Эрдэнэбулган сумын улсын тэргүүний 1-р сургуулийн 12-ын А ангийн сурагч Үлзийбаатарын Ууганбаатар өөрийн хийсэн суран эдлэлийн үзэсгэлэнг сургууль дээрээ гаргаж багш удирдлагууд үеийнгийн найзууд дүү нартаа танилцууллаа. Энэхүү үзэсгэлэн Ууганбаатарын 2 дахь үзэсгэлэн байлаа. Түүний А Үлзийбаатар дархан хүн. Мөн үеэл ахын суран эдлэл хийдэг учраас тэд нарыг харж өссөн хэрсүүхүү 9-р ангид байхасаа суран эдлэлд сонирхож хийж сурсан бөгөөд хамгийн анхны эдлэл нь ташуур байжээ. Би анх өөгийн ташуурыг хараад шүлжихтэй нэлээд л бодолж шүлжсэн. Тэгэл жоо сонир шүлжсэн. Одоо шүлжихлээр болохоор нэг дээшээгээ доошгоо гээд их баг шүлжтүүд мэддэг болсон болохоор тэгэл ерөнхийдөө гайгүй шүлждэг. 3-аар 5-аар загсан нуруу тэгээд 8-аар 6-аар ардаа нуруутай шүлжилт бас бөөрөнхийн шүлжилт тэгээд гүрс шүлжээс тэгэд миний чадхаагаа шүлжээс болохоор нэг 8-аар дөрвөлжин 2 давхарлсан шүлжээс тэрийг л чадхаа. Тэрийг оролдож чадгалах. Оролдоогүй л. Сураа юудаа болохоор зундаа болохоор бэлддэг, ах дээр очиж бас бэлддэг. Тэрээр өдөр бүр өөрийгөө хөгжүүлж аав ахаасаа суралцсаар бүр захиалга авах хэмжээнд чанарчжээ. Суран эдлэл хийгээд олсон мөнгөө хичээл номын хэрэгсэл, дугуулан секцгээд өөрийн санхүүгийн асуудлыг шийдэж чадсан байна. Мөн өрхийн орлогодооч нэмэр болдог байна. Манай ангийн Ууганбаатар нь 2 дахь удаага суран эдлэлийн үзэсгэлэн гаргаж байна. Манай Ууганбаатарын хувьд гэх юм бол нийгэмд маш тууштай хичээнгүү тийм сурагч байгаа. Тэгээд манай ангийн болон манай одоо сургуультай нэртэй тийм сурагч байгаа. Тэгээд ангийнхныхын зүгээс Ууганбаатартай цаашдын ажилд амжилт хүсье. Суран эдлэл хийх өв соёлоо тээж бусдад танилцуулан дүү нартаа зааж сургаж манлайлж ирсэн Ууганбаярт сургуулийн болоод анги хамт олон нь амжилт хүсэж байлаа. Ууганбаатар суран эдлэл хийхээс гадна моринд хайртай нэг юм а. Тэрээр Эрдэнэбулган сумын адуучин тэмцээний дэд байранд Өндөр улаан сумын адуучин тэмцээний тусгай байрт тус орж байжээ.